дан ганц энэ элэг зүсний асуудал, нойр улчиргааны асуудал биш. Ерөөсөө л хоол боловсруулах хэвтний үйл ажиллагаанд бол шууд сөрөг нөлөөтэй. Инээсээ болж нойр улчиргааны архаг өрөвсөл, зүсний өтгөрөл, зүсний чулуу үүсэх, элэгний янз бүрийн асуудал гэл тэгэл энэ зөндөө олон төрлийн өвчлөлийг бол үүсгэж байна шүү. Болохоор одоо энэ хүүхдүүдтэй энэ тустай хоол эзний дараа хүүтийн юм уулахгүй байх. Аль болохоор хоол нь шингээд ирсний дараа ядахнаа нэг цагийн дараа энэ хүүтийн уух гэдэг бол ерөөс. Тэр аль болохоор нэг дасгалгааны температурт байгаа иймэрхүү шингийн юмыг ууж ивэл зүгээр. Шууд хөргөгчнөөс аваад залглаад хүүтийн юм уугаад байх бол нэг тийм тааламжтай биш. Хүмүүс бол одоо сүүлийн тийм болцсон байгаа даа шүү дээ. Халуун зун гэхэд л одоо мөстэй кофе гэл, мөстэй кола гэл. Нөгөө халуун хуушуур, халуун нөгөө хоолныхоо араас шууд тийм л юм уугаад байна. Энэ бол ерөөсөө элэг зүсний асуудал, энэ зүсний чулуу үсгээд шууд нөлөөлж байгаа. Байхын тухайд энэ түрүүний ярьсан энэ зүсний өвчлөлт хүрэхгүй байхын тухайд, наан урьдчилан сэргийлэхийн тухайд миний ярьсан энэ зөвлөгөөг бас амьдралдаа бас бодолцоод хэрэгжүүлээрэй.